Сайн мэдсэн үзэгчтэй нагтлаг би тайлбар. Гэтэ үзэгчийн ханалтын тухай биш. Машин гэдэг нь машин тухай сэдв тайлан дээр болохоор та нартай ойлгох хэрэгтэй. Машин бол хүн төрөлхтний амьдралд асар их хөрвүүлжсэн гайхамшиг бүтээл юм аа. Хогос гайхамшигтай бүтээлтэй. Тэр Бугатти бодвол тий. Бугатти ч бас машин шүү дээ. Одоо машин сэтгэлээ гарсан юм шүү. Харин мөрөн тэрмэр гэдэг юм байдаг да. Тэрнээс ч одоо машины сэтгэлээ машинаас дуугардаг дугуйнаас үгүй машинлоос мотоциклээс дуугардаг. Тэгээд скутер гэдэг нэг тийм хүн бас юм шүү. За. Орчин үед автомашингүйгээр бидний амьдралыг төсөөлөхөд бэрх болжээ. Яагаад гэвэл машин бидний нэг газраас нөгөө газар хүртэл авч явдаг шүү дээ. Авч явдаг шүү дээ. Би бичсэн байна. Тэч бас олон зүйл хэрэг болно. Юу хэрэг болох вэ гэж үү? Манайч хэрэг болох вэ гэж үү? Би одоо хэлье. Тэгтээ description хийхгүй дээ. Жолооч, бензин, дизель гэсэн зүйлүүд л машиныг бий болгож намайг бодоод зэрэг би өөр баланс зохиож болно ч тийм. Одоо нэгдүгээр шин болохоор чамдхан зохио авчаа. За тэгээд машин бол Бугатти нэг хэлсэн технологи дотор орж ирсэн л байгаа. Тэгээд Бугатти, Lamborghini, Crown, BMW гэл бас Aqua гэх Toyota гэх байна л дээ. BMW за та нар бас өөрсдөө дуртай машиныг доор бичээрэй заяа. Доор бичээрэй. За. Тэгээд би одоо мэдээж бичиж байгаа. За. Тэгээд англи болохоор оруулж байгаа тань бичсэн зураг. Юу вэ? Машин одоо ингээл жоо мотоцикл дуунд ялж гад хавар усл хийгээд амар хэцүү байдаг. Тэгээд мотоциклийг одоо бас сураантай энэ Монгол сонгоод энэ цэглэгаas гүдэр цэглэгаан дугуй
гаргамаар байна. Тэглэн дугуй гаргавал бас Монголд бол ашигтай. Хүмүүс бэртэн бас багвал ш одоо л дугуй мөгөний үлээр эхэлж байгаа дугуйг л үнэн л басна. Дээрээс гомжмэс гэж байгаа бэртэнтэй даваараас л оруулъя. Ялангуяа одоо энэ Tesla-гийн зохиосон зүйлүүдийг бэлэн болгож байсан бол гадаадын орнуудад үнэхээр хэрэг болсон. За одоо гадаадад юм ярил явах үед за одоо хоёрдугаар ориг таа орчин үеийн нийгэмд автомашин хүний амьдралыг салж өгнө гэсэн болжээ. Моосаа хүний амьдралаа салахгүй зү. Машин ч одоо ингээл бараг намайг хөшөртөлтөө бараг одод нисдэг машин гарах гэдэг шин. Тэгжээд нисдэг машин гарах юм бол одоо нагаар чих төгрөг гарах. Ламбат хой. Нэт хөрс хөрч. Үгүй ингэ Монголын хаад ингээд Монголд ашиг оруулж хаад энэ хөрс хөх гэдэг нэг юм. Тийм манайд Монголын сайд штэ. Тийм хүү байж ч Монголд тийм ашиг оруулж чадахгүй байгаа байхгүй. Тэрэнд нь бид нээр уурлах хэрэгтэй. Бослог гаргаад хөрс хөх гэдэг энэ хүнийг бол зөндөө олон жил одоо Монголын сайд лээ штэ. Тэр нь ерөөсөө дэмжмээр байна. Дэмждэг хүмүүс бас дэмжиж болж байна. Гэтэ энэ бол минь санал. Танаар нөлөөлөхгүй. За. Дөрөвөр. Хэсэг болжээ. Хүмүүсийн өдөр тутмын хэрэгцээг хангах цаг хугацааны хэмнэх хол зайд хурдан хүргэх боломжийг автомашин олгодог. Өнөөдөр суурин газар төдийгүй хөдөө орон нутагт автомашины хэрэглээ эрс нэмэгдэж амьдралын хэв маяг томоохон нөлөө үзүүлж байна. Одоо энэ урд миний бэлэн өндөрлөн дараагийн удаа би болохоор одоо машин гэсэн зүйл биш. Өөр сэдвэр ч юм уу. Та нар эспрессогүй комент чигт байгаа зү тоглоом оруул гэж яах юм бол тоглоом оруул гэсэн юм хийгээд заяа. Та нарт лайк дарах юм бол би өдөр тутмын бичлэг маань илүү хурдаар болно. Баяртай. Дараагийн бичлэг stand-up бичлэг гэж болно. Гэхдээ би stand-up нэг юм тоглож чаддаг. Тэгэл өнөөдөр чийсэн бол өндөр нэг лайк авчих юм бол шууд мэдээж нэг лайк. Чийсэн ганцхан лайк л өгч. Тэгэх юм бол өнөөдөр тэгэж stand-up бичлэг самхан та тэгдэг. Бичлэг 5 минут 5 секунд 1 2 3 4 5 goodbye.